За сайн байна уу? Та бүхэндээ өнөөдөр би молекулын хэлбэр гэдэг хичээлийг заана. За молекулын хэлбэр гэдэг хичээл маань болохоор шинжилсэн цөм хөтөлбөр 11 дугаар ангид байгаа хичээл байгаа. За энэ удаагийн хичээлдээ би та бүхэндээ 2 дугаар үеийн элементүүдийн устөрөгчтэй нийтлүүдийн молекулын хэлбэрийг жишээ болгоод тайлбарлах болно. За өнөөдөр багш нь ямар молекулуудыг жишээ болгож ярих вэ гэхээр 2 дугаар үеийн Брелли, Бор, нөөцлөгч, азот, хүчил төрөгч гэсэн элементүүдийн хувьд ус төрөгчтэй үүсгэсэн нийтлүүд нь ямар хэлбэртэй байх вэ гэдгийг тайлбарлаж өгөөд дараа та бүхэндээ дурын молекулын хэлбэрийг тодорхойлж чаддаг чадварыг суулгана. За үүний тулд эхлээд бид молекулын хэлбэрийг тогтоохын тулд эхлээд бид яах ёстой вэ гэхээр нэг тус бүрийнход байгууллагын тэмдэг бичнэ. За эхлээд багш нь Брелли H2-ээс эхэллээ. За Брелли H2-ийн байгууллагын тэмдэг бичихтэй эхлээд бид Бреллигээ хамгийн цөөхөн байгаа атмаар голтой очиод хүрээлүүлээд 2 ус төрөгчийг бичнэ. За дараа нь байгууллагын тэмдэгт зурхтаа бид гадна дахраад байгаа хослоогүй электронын тоог нь олох хэрэгтэй. За Брелли маань болохоор 2 дугаар бүлэгт байрладаг элемент учраас гадна дахраандаа хослоогүй нэг электрон байгаа. За үүний дараа ус төрөгч маань 1-р бүлгийн элемент учраас нэг электрон. За одоо энэ хоёрыг битлээ холбохоор ингээд хослоогүй электронууд маань хоорондоо холбогдоод энийг үүсгэж байгаа тийм бид нар юу гэж нэрлэдэг вэ гэхээр дундын хос электрон гэж нэрлэж байгаа. За тэгвэл молекулын хэлбэрийг тодорхойлох хамгийн үндсэн зарчим нь юу вэ гэхээр энэ хос электронууд маань орон зайд аль болох бие биенээсээ хамгийн хол байхаар байрлах ёстой гэсэн. Өөрөөр хэлбэл бидэрт 2 хос байгаа. Тэгэхээр 2 хос электрон маань орон зайд хамгийн холдоо 180 градусаар байрлах ёстой. За түүнийг бид нар энэ байдлаар илэрхийлж байгаа. Өөрөөр хэлбэл энэ холбооны үндсэн маань 180 градус гэсэн үг. За тэгээд ийм хэлбэрийг бид нар юу гэж нэрлэдэг вэ гэхээр бид нар ийм хэлбэрийг шугамын хэлбэртэй гэж нэрлэж байгаа. За дараагийн жишээ маань бид нар болохоор Бор H3 гэсэн нэгдэл дээр ярина. За Бор H3 гэдэг нэгдэл маань болохоор мэдээж төвийн атом буюу хамгийн цөөхөн байгаа атом нь бор болно. Нөгөөнийг хүрээлээд 3 ус төрөгч байна. За бор маань болохоор 3 дугаар бүлгийн элемент учраас гадаад давхраандаа 3 электроныг ингээд тэмдэглэдэг. Дараа нь ус төрөгчийнхөө 1 электроныг тэмдэглэдэг. За тэгэхээр эдрийг ингээ холбохоор байгууллагын тэмдэг гарч байгаа. За одоо биднэрт 3 хос электрон дундын хос электрон байна. Тэгэхээр 3 хос электрон маань болохоор орон зайд бие биесээ хамгийн холоор яаж байрлах вэ гэхээр хавтгайн гурвалжин бүтцтэй буюу өөрөөр хэлбэл 180 градус. Тэгээд уучлаарай 120 градус байна. За 120 градусаар байжирч бие биенээсээ хамгийн хол түлхэлцэл багтай байна гэсэн үг. За ийм бүтцийг бид болохоор хавтгайн гурвалжин гэж нэрлэж байгаа. За дараагийн багшийн ярих жишээ болохоор CH4 бидний хэлдэг метан гэсэн нэгдэл байгаа. За метаны төвийн атом маань болохоор C байгаа. Түүнийг хүрээлээд 4 ширхэг ус төрөгчийн атом байна. За C маань болохоор 4-р бүлгийн элемент учраас гадаад давхраандаа 4 электронтой ус төрөгч маань саяны хэлснээр 1 электронтой. За энэ бүгдийг нь бидрэлээс ахын гой холбоод өгч байна. За ингээд бидний байгууллагын тэмдэг гараад ирлээ. За тэгэхээр бид нар одоо 4 хос электронтой болно гэсэн үг.
За тэгвэл дөрвөн хос электрон маань орон зайд яаж байрлах вэ гэхээр одоо багшийн дүрссэн байгаа болохоор энэ дээр болохоор ойролцоогоор хавтгаа дээр болохоор 90 градус байрлаж байгаа. Гэхдээ орон зайд энэ 90-с илүү хол байрлах боломжтой байгаа. Тэр нь яаж байрладаг вэ гэхээр бидний тетраэдр гэсэн хэлбэрээр байрладаг. За энд багшин дээр тетраэдрийн хэлбэрийг зурж үзүүлж байна. За энд багш нь шулуун зураасаар болохоор хавтгаа дээр байгаа холбоо төрсөлж байна. Энэ бүдүүн зураасаар болохоор хавтгаа наашаа гарсан ус төрөгчийн атомыг тасархай зураасаар хавтгаанд цаана байгаа ус төрөгчийн атомыг төрсөлж байна. Тэгэхээр энэ маань ингээ орон зайд тарахаар юм бол ийм тетраэдр хэлбэрийг үүсгэж байгаа. За энэ хоёр холбооны өнцөг нь хэд байдаг вэ гэхээр 109 градус байдаг. За тэгэхээр арай 90 градусыг бодвол илүү хол болж ирж байгаа. За энэ хэлбэрийн маань сайн хэлснээр тетраэдр хэлбэр байна. За одоо энэ хүртэл бол бидэрт харьцангуй амархан байна. За одоо бидэрт баг зэргийн хүндрэл үүсч эхэлнэ. Дараагийн молекул болох азот ба хүчил төрөгч юм. За азотын үед хэлээ NH3 буюу аммиакийн молекул дээр ярив. За аммиакийн молекул маань болохоор азотын атом. Түүнийг хүрээлээд 3 ширхэг ус төрөгчийн атом байна. Азот маань өөрөө 5 дугаар бүлгийн элемент. Тэгэхээр гадаад давхрандаа 5 электронтой байна. 5 электроныг бид ингэж тэмдэглэж болно. 1 2 3 4. За үлдсэн дараагийн 5 дахь электрон болохоор энэ нэг электронтойгоо хосолсон байна. За ингээд бид нар эдрийг хослуулад ингээд зурхаар энд маань 3 ширхэг дундын хос электрон байна. Гэтэл энд бид нар тийм холбоонд оролцоогүй 2 электрон, 1 хос электрон байна. Энийг бид нар юу гэж нэрлэдэг вэ гэхээр чөлөөт хос гэж нэрлэдэг. За тэгвэл энэ чөлөөт хосыг ч гэсэн бид нар хэлбэрээ зурхтаа тооцоолж болно гэсэн. Хүүхдүүдийн гаргадаг хамгийн төв хэмжээлтэй маань юу вэ гэхээр энэ дээр NH3 гэдэг яг нөгөө бор H3-тай адилхан 3 ширхэг дундын хос холбоо байна гэж дундын хос электрон байна гэж боддог. Гэхдээ энэ маань 3 ширхэг дундын хосоос гадна дахиад нэг чөлөөт хос байгаа. Түүний нөлөө бид нар бас дахиад тооцох хэрэгтэй гэсэн. За тэгвэл энийг яаж зурх вэ гэхээр бас адилхан 4 ширхэг чөлөөт хос байгаа учраас саяныхаа нөгөө орон зайд хамгийн холдоо нөгөө тетраэдр хэлбэр дээр чинь энэ маань дахиад суйрлах хэрэгтэй гэсэн. За энэний бүтцийг зурж үзүүлэх юм бол ингэж зурагдана. За энэ өмнөх метантайгаа адилхан бид дахиад бас орон зайд энийг авч үзээд нөгөө 3 ширхэг ус төрөгчийн атомын хэлбэрийг зурна. Одоо хараа юу өөрөлж ирэх вэ гэхээр энэ дээр биднэрт чөлөөт хос электрон гарч ирж байгаа. За энэ чөлөөт хос электрон маань болохоор молекулын энд хос электронын төлөвлөлцлийг одоо тооцож үзэхэд хэрэгтэй боловч яг ингээд молекулын хэлбэрээ ингээд бид нар ингээд харах юм бол яаж харагдах вэ гэхээр энэ хэсэг дээр төвлөрч харах хэрэгтэй бид нар. За энэ хэсэг маань болохоор саяны тетраэдраас арай өөр тетраэдрийн дээр хэсэг гэсэн алга болсон байгаа гэсэн. Тэгэхээр энэ ийм хэлбэрийг бид нар юу гэж нэрлэдэг вэ гэхээр энийг болохоор гурвалжин пирамид гэж нэрлэдэг. За одоо хамгийн сүүлчийн жишээ болох усаа хэвэл авч үзэн. За усны хувьд болохоор H2 аа. За төвийн атом маань болохоор ийм байгаа. Түүнийг хүрээлээд 2 ширхэг хос электрон. 2 ширхэг хос холбоонд оролцоогүй хос буюу чөлөөт хос электронтой болоод ирж байгаа. За ингээ усны байгууллагын томьёо хэвлэлд өрсөлчлээ. Санийхаа зарчмаар. За одоо ахад хэдүүлээ бас хэлбэрийг нь бодох хэрэгтэй. Хэлбэрийг нь бодоход бол нөгөө хос электронтой бодно. За усны хувьд бас хүүхдүүд ямар алдаа гарах эрсдэлтэй вэ гэхээр энэ Брэйлийн H2-тойгоо яг адилхан гэж үзэгддэг. Яагаад тэгэхээр энэ Брэйлийн H2 бол 2 ширхэг дундын хостой, усны молекулсан 2 ширхэг дундын хостой. Гэхдээ энэ дээр 2 ширхэг бидний хэлээдсэн чөлөөт хос электрон байна. За энэ 2 ширхэг чөлөөт хос бас нөгөө төлөвлөлцөлд нөлөөлнө. Тэгэхээр бас адилхан 4 хосоо учраас нөгөө тетраэдр хэлбэр дээр суйрлах хэвээр. Тэгэхээр хэдүүлээ энэ байгууллагыг харах юм бол ийм хэлбэртэй харагдаж байгаа. За үүнийг дараа
нөгөө чөлөө тосоо бид нар оруулж өгөх хэрэгтэй. Өөрөөр ярих юм бол энэ маань яг нөгөө дөрвөн хос байгаа учраас за ийм бүтцтэй байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нэр энэ хоёр дундын хосоос гадна хоёр чөлөө тосоо бас тооцож үзэх хэрэгтэй. Тэгэхээр тетрааэдр хэлбэртэй юм шиг боловч одоо бидний төвлөрч харах хэрэгтэй хэсэг маань ямар хэсэг вэ гэхээр яг энэ атомод байгаа хэсэг. За энэ бүтц маань яаж харагдаад байгаа вэ гэхээр бидний толгойд тетрааэдр биш юм V үсэг шиг харагдаж байгаа англи хэлний. Тэгэхээр ийм хэлбэр юу гэж нэрлэдэг вэ гэхээр V хэлбэртэй гэж нэрлэдэг. За тэгэхээр өнөөдрийн хичээлээр багш нь болохоор ийм үеийн өснөгтэй 2 дугаар үеийн 5 элементийн ус төрхтэй үсгсэн хэлбэрээр молекулын хэлбэрийг нь зурж харууллаа. Тэгэхээр та бүхэн молекулынхаа хэлбэрийг тодорхойлохдоо эхлээд байгууллагын тэмээг бичээд үз. Байгууллагын тэмээг бичиж үзэж байгаад хэдэн ширхэг дундын хос нь хэдэн ширхэг чөлөөт хос гэдэг дээр төвлөрөөд хэрвээ 2 ширхэг зөвхөн 2 дундын хосол байх юм бол бүгдээрээ шугам хэлбэртэй гэж бодох хэрэгтэй. 3 дундын хос байх юм бол хавтгаан гөрүүлжин гэсэн үг. За дараа нь 4 дундын хос байх юм бол бид нар ямар хэлбэртэй вэ гэхээр тетраэдр гэж нэрлэнэ. За дараа нь 3 дундын хос тэгээд нэг за энэ дээр багш нэг чинь нэг чөлөөт хостой байх юм бол нэг гурвалжин пирамид гэж хэлбэртэй байна гэсэн үг. За хамгийн сүүлд нь 2 дундын хос 2 чөлөөт хостой байх юм бол бид нэр V хэлбэртэй гэж нэрлэдэг. Хэлбэрийг нь мэднэ гэсэн үг. За хэрвээ та бүхэн өнөөдрийн хичээлийг ойлгосон бол багшийнхаа одоо биччихсэн бодисуудын хэлбэрийг нэг тогтоох гэж үзээрэй. За багш нэр бичээд явъя. За энэ 5 нэгдлийн хувьд молекулын хэлбэрийг тогтоогод